За Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын их үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр одоо үндсэндээ өнөөдөр гарч ийн гэсэн. Урд өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекэд зарцуулагддаг байсан. За энэ орлогын их үүсвэр бас хангалттай биш байж ирсэн цаг үе. Нэгэсэндээ хямд хөвтэй зээлийг олгоход хямд хөвтэй зээлүүд одоо их үүсвэрүүд одоо олддгүй улмаас ипотекийн зээл өөрөө өнөөдрийг хүртэл квоттой явж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор орон сууцны ипотекийн зээлийн квот арилж гинэ гэсэн. Тэгэхээр зээлийнхаа хүсэлтийг өгөөд шаардлага хангаж байгаа иргэн бүр энэ зээлэнд хамрагдах нөхцөл нь ингээд нээгдэж байна гэж ингэж нэгдүгээр ойлгож байна. Ингээд нэг их найд гараа явчихж байгаа учраас за энэ 17 мянган одоо хүсэлтээ өгсөн иргэдээс яг банкныхаа шалгуурыг даваад за банк өгөө их усүр хэрэгтэй байна гэж байгаа ийм тохиолдолд энэ 1.2 их найд маань үндсэндээ нэг 10-аад мянган иргэний ипотек одоо гар дээр нь очих 10-аад мянган байр одоо шинэ эзэдтэй очих ийм боломж бүрдэж байгаа. Ийм одоо тогтоол батлагдаж гарлаа. Ингээд батлагдаж гарсан өдрөөсөө хэрэгжээд эхэлнэ. За ирэх нэгдэх өдөр одоо төв банкн дээр энэ сангуудын маань одоо данс нээгдсэн байгаа. Ингээд ихний гүйлгээнүүд хийгдээд за тэгээд олон төв банк энэ их усруудаа удирдаад ипотектэйгээ одоо уялдуулаад банкудтайгаа ингээд хуваарлалтай хийгээд ингээд явах нэ. За ийм одоо баяртай мэдээг та бүхэнд дуулгах байна.